удирдагчид, механик жуулагчид та бүхэн амар сайн байцгаана уу? Ургац баян, унат сариван, тавтай сайхан намаржиж байна уу? За Монголын үндэсний радиогийн ургацын төлөө нэвтрүүлэг 58 дахь намрын хаан 16 дахь дугаарыг Доронтой аймгийн Халахгол сумаас бэлтгэж сонсогчдаа бүхэндээ хүргэж байна. Тэгэхээр бид энд одоо Халахгол сумд газар тариалан эрхэлдэг Хишиг агро компани одоо бас тариа хураалтын ажил байдалтай танилцаад явж байна. Тэгэхээр энд бас Виктор 410 гэдэг хоёр компани тариа хураагаад явж байна. Тэгэхээр бид энд тус компани Ширхи агрономч инх туяачтай уулзж байна. За сайн байна уу? Сайхан намарч байна уу та? Сайхан намарч байна. Та нар сайхан намарч байна уу та? За ургац тариа ариун байна уу энэ жил? Ургац ариун сайхан байна. Танах энэ жил юу ихтнэн гад тариалуу. За бид энэ жил 2200 гад удаан буудаан 144 гээд одоо Монгол улсад Доронтой эрдэм шинжилгээний хүрээлэнд нутагссан Монгол эрдэмтдийн одоо гаргасан юм сортыг тарьж байна да. За дархан 144 сорт одоо энэ Доронтын бүс нутаг Доронтын талд юу хэр сайн аврагч байна. Дархан 144 бол одоо 2009 онд Доронт бүсэд нутагсан сортоор батлагдсан. За өөрөө энэ сортын маань онцлог бол ганц эсвэртэй. Тэгээд дундаараа болцтой ийм сорт байгаа. За Доронт бүс нутгийн цаг үеийн онцлог бол бас бусад бүс нутгийг бодох юм бол одоо гамдуу хурд онц багтаа ч гэсэн 3 дууртын хугацаа бол одоо харьцан буур намд бол одоо нэгээ сайхан дулаахан намар болж одоо бусад бүсүүдийг бол 10 хоногийн тийм 50 сайхан одоо цаг ууртай байдаг. Тэгэхээр одоо болцсон үед дунд орон буцтаас орд тариалгад тохиромжтой гэсэн юм олон жилийн судалгааны дүнстэй бид нэр одоо энэ сортыг тарьж хөгжүүлж байна. Бусад аж ахуйн нэгжүүд бол ерөнхийдөө л одоо гандуул импортын сортнууд тарьж авах шиг тийм ээ. Одоо Брэдский, Алтайский гэл одоо сортуудыг тариалж байна. Тэгэхээр танайхан бол одоо яг дархан 144-гээд одоо Монголын дархны эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргаж авсан энэ сортыг тарьж шүү дээ. Хэд жилдээ тариалж байна? Бид нэр дархны эрдэм шинжилгээний хүрээлэнд энэ сортыг гаргасан боловч тийм ээ манай Доронтой эрдэм шинжилгээний хүрээлэнд 2005 оноос сор судалгаа экологийн сорилтанд сорогдоод 2009 онд ухаанд Доронт бүсэд тариалгаж тохиромжтой гэсэн нутагсан сортоор батлуулсан сорт байгаа. Тэгэхээр Доронт бүс одоо бүсийн цаг үеийн онцлог яагаад гэвэл одоо эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн судалгааны дүнгээр одоо маш их гандуу байдаг. Ялангуяа одоо эртийн ганд их нэрвэгддэг 5-6 сард. Тийм учраас одоо Доронт бүсэд бол одоо ганц эсвэртэй сорт тарихын тохиромжтой гэсэн юм судалгааны үр дүн үндэслэж энэ сортууд ингэж үржүүлж байгаа. Тэгээ одоо бидэд бол энэ жил одоо хэдий гандуу 5 сар, 6 сар, 7 сард бол хурд унтс маш бага орсон. Гэхдээ 2021 оны 8-9 сард орсон одоо бүтээгдэхүүн чиг буюу нөөц чиг сайн байсан учраас хаврын соёлт их сайн байсан. Бид өөрснөө бас одоо хөрсөндөө бордоо хийсэн, таримдаа 2 удаа бордоо хийсэн. Тэгээ энэний хүчинд бол ерөөсөө ямар ч одоо гадны хойлцоо авахгүй цэвэрж ингэн одоо Улаанбаатар хуржүүлж дархан 144 сортыг хуржүүлж байна. За уг сорт маань энэ жил гол нь манай компани гол одоо зорилго бол өндөр ургац авахаасаа гадна чанартай ургац авах бол одоо бидний ганц зорилго байдаг. Тийм ээ, тийм учраас энэ жил одоо натуржин маань 810 байна. За цавглаг маань 29%-тай, уураг 13.5 буюу 14%-тай, чийг бол одоо 12.8 буюу ер нь нэгдүгээр зэргийн Улаанбаатар үйлдвэрлэж байна да. Тэгэхээр та бол одоо энд ингээд хэмжилт хийгээд явж байгаа шүү. Өглөө оройдоо ингээд нэг хийдэг гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр чигний хэмжилт хийдэг гэдэг чинь ер нь будаан чигшилт ямар байна? Улаанбаатарын чигшилт ер нь одоо 14.5% байх юм бол 3 дугаар зэргийн бодоо болдог. За 10 дээрээс доошоо болох юм бол 1-2 дугаар зэргийн бодоо болдог. За тэгээ бид одоо ерөөсөө яг талбай дээрээс 14%-аас дээш гарах юм бол ерөөсөө хураалтаа зогсоочдөг. За тэгээд одоо өтрөн дээр 14-өөс доош хувийн чигтэй бодог бол өтрөн дээрээ болгодог. Тийм учраас өглөө компани гарахтанд агрономч дагж гараад чигээ үзээд ороо одоо ингээд 14-өөс дээш болчих юм бол компани хураалтаа зогсоочдөг. Энэ бол одоо тэгээд агрономчийн гол үүрэгтэй.
та бол мэрэгжлийн агроном хүн байна. Тэгэхээр сүүлийн жилүүд зүгээр тариаланчтай агрономчтой уулзаад явж байхад бол Монгол орны хувьд бол энэ үрийн бодлого гэдэг зүйлүүд алдагдсан гэж ярих болсон тийм ээ. Энэ дээр та зүгээр мэрэгжлийн агроном хүний хувьд бол ямар бодолтой явж байна? Дорнодын бүс нутагт одоо дархан 144 сортоос гадна өөр одоо шинэ сорт нутагшуулах тал дээр ямар судалгаа ажил хийж байна та бүгд. За бид зөвхөн одоо дорнод зөвхөн Улаанбаатараа биш тийм ээ. За одоо өнгөрсөн жил 2021 онд шар айргны Монпина 5 гэдэг сортыг одоо аж ахуйн яамны сортын зөвлөөр хурлаар оруулаад нутагшуулсан байгаа. За бас мөн одоо юуны хошуу будааны корпе гэдэг одоо бас их сайхан өндөр ургацтай нэлээд одоо юу боорцог ихтэй одоо дээрээс доод хүртлээ болцчихд болдог юутай ургац өндөртэй ийм сортыг бас үржүүлж байна. Зөвхөн одоо Улаанбаатар хязгаарлахгүйгээр ингэж бас одоо янз бүрийн сортуудыг сорж одоо ингэ туршиж үзэж байгаа. Тэр та сорт сорилтын туршилтаар ерэн зүгээр ямар сорт ерөнхийд илүү ургац цохор байна. Ер нь дорн тусамдаг бусад бүснүүдийг бодвол тал хээр тийм ээ. Тэр салхины нөмөр нөөлөг байхгүй, ил задгаас салхилдаг. Тэгээ хөрсний илдэгдэл эвдрэл бас их үүссэн ийм одоо бүснүүдийг болоод байгаа юм. Тэгэхээр одоо бид хөрсөө хамгаалах ёстой. Тэгээ салхины илдэгдэл эвдэрлээс хамгаалах аль болох одоо бүдүү иштэй. Тэгээд одоо ургацаа өгдөг ганд төсөвтэй ийм сортыг дараалах нь бол тохиромжтой гэж бид нар үздэг. А үрийн аж ахуйн бодлого бол ерөөсөө бараг 20-30 жилийн өмнөөс эхэлж алдагдаж ирсэн. Тэгээ одоо зүгээр нэг импортоор орж ирсэн одоо сортын тодорхойлолт нь мэддэхгүй, ямар сорт нь мэддэхгүй, гарал үүсэл нь мэддэхгүй, эцэг их нь мэддэхгүй ийм сортуудыг авчир сориод тэгээд ургац алдаад тэгээд тэрийг одоо ингээд намар нь ингээд таваад өгч шишээтэй ингэж явж байгаа байхгүй юу? Тэр бол одоо маш буруу. Тийм учраас одоо яг одоо олон жилийн судалгааны дүнгээр ингээд батлагдлаад нотлогдсон энэ сорт үнэхээр одоо дорнод бүсэд тохирох юм байна гэдэг одоо ингээд 5-10 жилийн судалгаа хийсэн сортууд явж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм сортуудаа сонгож тарих нь бол одоо газар тариалан эрсдлээс хамгаалах гол үндэс болдог гэж боддог. Хөрс хамгаалах чиглэлийн ажлууд ер нь энэ дорнод бүс нутагт хэрэгжиж байна. Одоо сүүлийн үед бол тэгэлтэн шүлэг технологи гэж их ярих боллоо тийм ээ. Тэгэхээр энэ дэвшилтэд технологиуд ер нь одоо хэр нэвтэрж байна. Сүүлийн үед аж ахуйн нэгжүүд бол одоо маш их өндөр хүчин чадалтай техникүүдийг оруулж ирж одоо тариалтаа хийж байгаа. Гэхдээ бидний хамгийн гол нь бидний тэр өндөр хүчин чадалтай техникээс гадна яг одоо бүс нутагтаа тохирсон технологиг хэрэглэх нь л маш чухал. Тийм ээ. Тэгээд бид нар одоо зүгээр хийм хийж гин гээд хиймийн одоо сүүлийн үеийн нөөтэл гэж байгаа шүү дээ. Тэгээд зөвхөн хиймийн боловсруулалт хийгээд ахаар бас хөрсөнд уул үүсэж байна. Уул үүсээд ерөөс одоо нөгөө бусад техникүүд урилга мөрлөгээ хийхэд суухаа болчихж шүү дээ. Тэгэхээр бид нар бас одоо ямар технологиг одоо энэ хөрсөндөө хийх үү гэдэг маш агрономч өөрснөө одоо бариад байгаатай сайхан ярилцаад тэрийг маш сайн одоо бодлого болгож хэрэгжүүлэх хэрэгтэй байхгүй. Зөвхөн миний бодлоор бол одоо манай Монголд одоо ялангуяа халахгүй бол ер нь тохиромжтой санагдах байна. Тэгээд яагаад гэвэл топ техникүүдээр ингээд зөвхөн хиймийн боловсруулалт хийнэ гэдэг чинь ерөөсөө хөрсөө хөндөхгүй хийж байгаа байхгүй. Цууцсан гутамгтай тийм техникүүд нь байж иж тэр технологи хэрэгжүүлнэ гэхээсээр яг одоо манай энэ Оросын холбоот оруулж ирж байгаа техникүүд бол яг нөөт хэлэн техникүүд биш байхгүй. Тэгэхээр бид яг одоо хавдгаа хөрсөн хавдгаар хаваад тэгээд тарилтаа хийгээд хамгийн гол нь ерөөсөө хөрсийг илгэдэл эвдэрлээс хамгаалахын тулд эрд суртаа хийж хэрэгтэй гэж бодож байгаа. Бид хөрснөөс юм авж байгаа эргэлээд хөрсөндөө өгсөд байгаа. За баярлалаа танд. За би ч өөрөө бас докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн хүн байгаа юм. Тэгэхээр ер нь аль болох чанартай сайхан одоо урацгыг л өсөж хамт олонтойгоо ажилтдаг та. За баярлалаа. За Монголын үндэсний хараад үгийн ургацын талаа нэвтрүүлэг 58 дахь намрынхаа 16 дахь дугаарыг Дорнод аймгийн Халах гол сумаас бэлтгэж сонсогчдоо бүхэнд хүргэлээ.